Сонор милах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчийг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсрын онцгой эрх 87 дугаар хэсэг. Савранов Шанхай дэрэнгүүтээ гэрлээтэй уулзаад гадаадын худалдааны газрын бараа тээврийн зохицуулалт төмөр зам, усан замаар зүүн умард хятад руу Америк, Английн пүүснүүд бараагаан хэрхэн хүргэдгийг судалж, гэрлээгийн нөхрөөс нэлээд зүйлийг сонсоод сайн жаргалын өгсөн удирдамжийг буцах хаяг хоёртой харьцуулж үзлээ. Тэрээр анхны хувилбар ёсоор Алтыг Тянжинд усан замаар хүргээд тэндээсээ Бээжин хаалганы чиглэл төмөр замаар явах ёстой байлаа. Тиймээс гэрлээтэй уулзаж алт буцаах ажиллагааны талаар ярилцав. Алтыг Шанхайгаас гаргах анхны хувилбараар бол Тянжин руу усан замаар явуулж Японыхонд усан онгоцоор гаргалаа гэдэг төсөөлөл өгөөд Тянжингаас төмөр замаар хаалган оруулах асуудал юм. Ийм нөхцлөөр би Тянжин руу төрүүлэн гарч Эрхэнбаярыг хаалган руу явуулах ёстой. Хаалганаас танай пүүсний итгэмжлэгдсэн хүмүүс цаашаа явуулах унаа хөсгөөг бэлдэх болно. Иван Степанович, энэ тухай би бодож үзсэн. Ямар ч гэсэн Японыхны анхаарлыг усан онгоц төмөр замын тээвэрлүү чиглүүлэх хэрэгтэй. Гэхдээ банкны ерөнхийлөгчийн бие төлөөний хүнтэй уулзаж гэрийн заасан онцгой эрхийн талаар тохиролцоогүй цагт энэ ажиллагааг эхлүүлж болохгүй. Гээд гэрлээ банкны төлөөлөгчтэй уулзахаар болжсон газар руугаа явлаа. Гэрлээ өдийн хоолны цагийг тохируулж худалдааны танхимын зоогийн газар руу очлоо. Зоогийн газрын эзэн гэрлийг хүлээн авч өрөөндөө зочилж суутал гаднаас өндөр дөө биетэй хижээл насны нэг хүн орж ирэхэд зоогийн газрын эзэн албан өрөөнөөсөө гарлаа. Энэ хүн бол Жон Клаусон ажээ. Гэрлээ дунд хуруунаас бөгжин авч Жон Клаусон дөгөхөд тэрээр бөгжний шигтгэхийг суулан аваад халааснаас тамруулдаг шил гаргаж бөгжний шигтгэхний 5 суурийг ажиглан Ноён Клаусон шилтгэн дэх нууц шифрийг тохируулж үзсний дараа саран гэрэлгүй. Бид Алтыг зохих газар шилжүүлэх үүрэг хүлээсэн учраас гэрээ ёсоор Алтыг хаанхын банкнд шилжүүлэхийг мэдэх ёстой. Тиймээс уул Алтыг хүлээж авах банкны хаяг даатгалын баталгааны талаар хэлж өгөхгүй юу? Гэлээ. Бид Алтыг бүгдийг нь гараараа хүлээж авнаа. Гэхэд Клаусон энэ чинь тун аюултай юм байна да. Гэхдээ бид гэрийн хүлээсэн үүргийн дагуу тэр Алтыг хүргэж өгөөд шимтгэл авах ёстой. Алтыг шилжүүлэх нууцыг алдснаас Алтыг бусдын гар дөртөөвөл бид түүнийг алтаар нь төлөх учраас ямар замаар хаана гардуулж өгөх талаар тохирсон байх ёстой. Ноён Клаусон, бид Алтыг танай тээврээр хаалганд хөрвүүлмээр байна. Шимтгэлийн тухайд гэвэл өнөөдөр танай банкн дээр мөнгөдөнгөөс мөнгөний говьуулах хийн. Иймээс 17 цаг гэхэд танайх шимтгэлээ бүрэн авсан байх ёстой. Гэхэд Клаусон хэсэг бодсноо хадагтаа гэрлээгүй. Бид Алтыг өөрийнхөө нисгэн онгоцоор хаалганд хүргэж болно. Гэвч өөр нэг арга байна. Английнхан хаалганд байгуулж байгаа хүнсний үйлдвэрлэлүү маргааш техник технологи тоног төхөөрөмж тээвэрлэх ёстой. Тэгэхээр тэндэн онгоцоор хаалганд Алтыг хүргэж болно. Харин таны сэтгэлд таацах уу үгүй юу гэдгийг би мэдэхгүй байна. Нэгэнтээ та нар алтан авч байгаа болохоор түүнийг хамгаалах талаар ямар нэг арга хэмжээ авсан бол бидний энэ ажиллагаа түүнтэй уялдаж чадахгүй бол та нарт хүндрэлтэй болно. Гэхэд саран гэрэл хэмээгдэх гэрлээ. Ноён Клаусон, тэгвэл бид өөрийнхөө нэг хүнийг тэр онгоцтой явуулъя. Энэ хүн алтан авч явах эрх бүхий хүн юм л да. Гэхэд Клаусон түүнийг зөвшөөрч гэрлээгийн төлөөний хүнийг Английн онгоцтой хэрхэн явуулах талаар ярилцлаа. Гэрлээг энэ хүү Клаусонтой ярьж байхад Сегето өөрийнхөө нэг туршуултаа ярьж байв. Сегето-сан, Эрхэнбаяр уржигдраас хойш хотод үзэгдэхэ болчихлоо. Байрандан алга. Хотын нууц янхнуудын газрыг шалгасан боловч сураг гарсангүй. Эрхэнбаярыг хаана байгаа газраас нь ол. Хүүрийн ч гэсэн хамаагүй олох ёстой. Одоо Акасайг дууд гэж тушаалаа. Туршуулыг гарснаас хойш асар удалгүй Акасай Сегетогийн өрөөнд орж ирлээ. Эрхэнбаярыг сүүлийн удаа хэзээ харсан бэ? Гэхэд Акасай Сегетог сандрангуугааг ойлгоод өчигдөр орой
усан онгоцны буудлын дээр нэг хүүхэнтэй уулзаа зогсож байсан. Өнөөдөр банкны зоогийн газар өдийн хоолны үеэр очих ёстой. Гари ман тэр хоёр уулзах ёстой юм. Гэж хэлэхэд Сегето Акасай чи усан онгоцны буудлын дээр очиод өчигдөр тэндэн онгоцонд ямар хэн суусныг бүртгэлээр нь шалга. Би худалдааны танхимд очсон эсхийг шалгана. Гэд дахин уулзах цагаан болзоод гарцгаалаа. 7 хоногийн өмнө Сегето Хатагоос нэгэн захилгаан авсан бөгөөд түүнд Эрхэм баяр Акаса хоёрын ажиллагааны явцыг элдэхийг даалгасан байлаа. Сегето захилгааныг хүлээж аваад Юкигийн алтны сургаар бие биентэйгэн өрсөлдөж байгаа армийн генералуудын хооронд хов зөөсөн хэрэгт унаж магадгүй гэж болгоомжлоод дуугүй байхаар шийдсэн. Гэтэл одоо энэ хэрэг Сегетог хөдлөхгүйгээр баллаж мэдэх эгзэгтэй боллоо. Тэрээр Эрхэм баярыг алдвал толгойгүй гэдгийг ойлгов. Тэрээр нэг туршуулаан дуудаж ярилцлаа. Өчигдөр орой Америкийн усан онгоц далайд гарсан. Маргааш Английн нисэх онгоц хаалган руу тоног төхөөрөмж зөөх ёстой. Мөн Америкийн нэг усан онгоц Гантон руу өнөөдөр гарах ёстой. Гэж худалдааны тээврийн хуваарийн талаар танилцуулав. Америкийн худалдааны бүх онгоцнуудыг шалгах хэрэгтэй. Чухам ямар ачаатай, ямар хамгаалалттай явж байгааг мэдэх нь чухал. Гэж тушаалаа. Сегето туршуулаан гарсны дараа Хатогийн захилгааныг саналаа. Юкигийн төлөөний хүмүүс мөгдөнд байгаа нь түүний анхаарлыг татав. Хато муу санаандаан Алтан ойрын үед шилжүүлж магадгүй гэж хардсан байсан. Тэгэхээр түүнийг ямар замаар мөгдөнд байгаа эзэнд хүргэх вэ? Банкныхныг манайхан сайн хянаж байгаа. Тэгэхээр алтыг банкаар гуйлгахгүй. Мөгдөнд тэр алтыг хүлээн авах том банк байхгүй. Тиймээс банкны гуйлгыг хүлээн аваад ор алтаар нь төлчих тийм бэлэн алттай томоохон банк байхгүй. Харин Тянжин дахь Английн банк алтны цахилгаан гуйлгыг хүлээн авч мэдэх юм. Сегетог чингэж тархиан гачилгаж байсан тэрхэн мөчөд Сафранов гэрлэгийн завраар Америкийн худалдааны танхим руу явлаа. Банкны хогийг ачсан элжиг тэрэгтэй хөгшин банкны хашааны хаалгаар гарч ирээд хогтой савныхан ажиллагааг татаж чангалаад гудамж руу гэлдэрсээр үдшин бүрэнхэхэд ороод харагдахгүй боллоо. Түүнээс хойш цагийн дараа Сегетогийн утасны хонх жингэнэв. Тэрээр утсан авдал түүний нуус туршуулын чичирхийлсэн хоолой чагнуурт харж игнэж сая Америкийн худалдааны усан онгоц яатцыг уруулан Чумминда арлын чигт далайд гарлаа. Буудлын тавцсан дээр саяхан банкны хог ачдаг илжиг тэрэгчний бараа харагдаж байсан алга болчихлоо. Ойр хавар хайгаад олсонгүй. Банкны дэргэд ямар нэг машин байсан гинөө. Манайхан 15 цагаас хойш тэнд байгаа. Ганц машин үзэгдээгүй гэж байна. Харин илжиг тэрэгчин өнөөдөр 3 удаа хогоон зөөсөн гин. Түүнийг зам зуур нь шалгахад сэжиглэхэр юм байгаагүй. Банкныхны дотоод ажиллагааг ажиглаж байгаа хүмүүстэй уулзахад Америкийн банкныхан өчигдөр өнөөдөр хоёр их цэвэрлэгээ хийж архивынхан хуучин бичиг баримтанд устгал хийсэн байна. Акасай болцсон цагтаа ирж уулзаагүй. Гэхэд Сегето сэтгэлдээ эднэр чинь алтан усан замаар Порт Артур руу явуулчих уу та гэж бодоод ажиглалтаа үргэлжлүүл. Гэд утсан тавингуудад туршуулан илтгэлийг дахин уншия гэж бодов. Тэгэд хамгийн түрүүнд өнөө өглөө ниссэн Английн нисэх онгоцны барааг шалгасан мэдээллийг уншлаа. Английн нисэх онгоцонд хаалганд барьж байгаа хүнсний үйлдвэр тавих техник тоног төхөөрөмж ачлаа. Харин онгоцыг хүргэж өгөх худалдааны газраас 2 хүн суусны нэг нь урд өмнө Английн худалдааны газруудаар үзэгдээгүй шинэ хүн байна. Холбогдох бичиг баримтыг шалгасан байдлыг хянавал хаалганы үйлдвэрт очиж байгаа инженер Копелман гэдэг герман хүн байсан. Гадаад байдал өндөр дөвхөн биетэй, гүн цэнхэр нүдтэй, орсчуу царайны хүн байлаа. Сегето мэдээллийг уншаад олигтой сэжиг гаргаж чадсангүй. Тиймээс Кавантуны армийн штабын тагнуулын газрын дарагтай ярьж Эрхэм баярын ажлыг хэн удирдах байгааг лавлахаар залгуулв. Тэгээд нэг хурандаатай ярьлаа. Би өчигдөр энэ ажлыг хүлээж авсан болохоор Эрхэм баярын ажиллагааны талаар сайн мэдэхгүй. Түүний ажлыг шууд удирдах байгаа хүн бол Айна Усуу гэдэг хошууч бай. Одоохондоо байхгүй байгаа. Гэхэд Сегето уур хомогтон шатаад "Тэр чинь бас хоргочхоо юу?" гэж асуулаа. Сегето-сан чи юу яриад байна? Айна Усуу халах голын ажиллагааг зогсоох комиссийн бүрэлдэхүүнд орсон. Хэрэг тохиолдвол тэндээс нь Токио руу явах ёстой.
Үүнээс хойш болгоомжтой ярьж угаарай. Гэд утсаан давчглаа. Сегето бүр алмаарч гүйцэв. Акасай бас алга болжээ. Тэгэд Акасайгийн сургийг яаралтай гаргахаар шургуу хөөцсөний эцэстээ Нисгонгсны буудлын байранд нэгэн хүнтэй уулзж байсан сураг гаргалаа. Сегето Акасайг сүүлчийн удаа харсан консулын газрын ажилтнтай уулзаж асуухад тэрээр уулзж байсан хүнийг хальт ажигласнаас цаашгүй. Тэр нь оросчууд царайтай өндөрдөө хүн биетэй цэнхэр нүдтэй хүн байжээ. Сегето инхүү сандарч яахаа мэдэхгүй байсан боловч ухаанд нь Орос банкны нэг ажилтнтай очиж уулзсан Орос гэж бодогдонгууд бас нэг мэдээллийг уншлаа. Энэ бол банкны дотоод үйл ажиллагааг ажиглаж мэдээ дамжуулдаг туршуулын илтгэл билээ. Тэгээд 2 хоногийн өмнө өнөө өндөр оросчуу хүн банкны нэг нөлөө бүхий хүнтэй очиж уулзаад бараагүй болсныг мэдэв. Орос Английн онгоцон суусан. Акасайтай уулзсан. Банкнд очсон. Орос гэдэг бодол шөнжөнгөн Сегетогийн сэтгэлээс гарсангүй. Одоо тэдний мөрийг мөшгөөд ч нэмэргүй гэдгийг Сегето ойлгоод Хато Аяна улсуу хоёрт хэрхэн илтгэх юм бодно. Маш нарийн зохион байгуулжээ. Эрхэнбаяр Акасай Орос хүн зөмөрөн оргох цагаа нарийн тохируулжээ. Бид нэгийг хөөж явахад нөгөө үлдсэн мөрийг нь баллаад оргож байсан байж таарлаа. Биднийг өстой төөргөжүүл чаджээ. Ямар муухай санаатай новшнууд бай. Тэгэхдээ бидний анхаарлыг усан онгоц руу хандуулсныг яана. Өнөө илжиг тэрэгчин бас эдний санаачлагаар зохион байгуулсан хуурамч зүйл. Түүнийг одоо худалдааны танхим банкнаас асуувал тэр хүн чинь ажлаасаа гарчихсан. Одоо хаана угааг мэдэхгүй. Хуучин хаяг нь бидэнд байгаа гэж хэлнэ. Ингэхээр уржигдраас хойш хийсэн их цэвэрлэгээ архивын устгалд цөм хуурамч. Жинхэнэ зүйлийг далдалж нууцлсан баг. Сегето чингэж элдвиг бодсоор өглөө болгоод Хатод илтгэхээр зориглов. Тэгтээ бүх асуудлыг болсон байдлаар илтгэхээр шийджээ. Гакко Хатосан Юкигийн алтны учир олдохгүй байна. Тозия саны даалгавраар ажиллаж байсан Эрхэнбаяр Акаса хоёр алгуулчихсан. Тэднийг хайгаад олоогүй. Тэд алтны сураг гаргаж чадахгүй болохоор зайлсан бололтой. Нөгөө талаар өдөрдөж байгаа хүн таал төгссөн болохоор цөхөрсөн биз дээ. Гэж хэлэхдээ Аяна улсуугийн нэрийг дурсахаас эмээлээ. Кавантуны армийн тагнуулын газрын шинэ дарга Сегетогийн зүрхийг шимшрүүлжээ. Тиймээс Аяна улсуугийн нэрийг Хатод ховлож болохгүйг ойлгоод хожим жанжин штабыханд нүд үзүрлэгдэнэ гэдгээс айлаа. Хато Сегетогийн үгийг сонсоод яах ухаанаа олсонгүй. Генерал ингэж мухардаж байгаагүй. Тэрээр Тозио Симото Аяна улсуугийн ажиллагаанд хяналт тавьж олсон баримтаараа Юкиг айлган сөрдүүлэх замаар өөртөө татна гэж тооцоолсон. Гэтэл Тозио өөртөө Сеппуку үлдэж Деважинд одсон нь армийн шинэ удирдлага сайд нарын танхимын шинэ сайд нар хуучин хүмүүсийн муулах замаар өөрсдийнхөө байр суурийг батжуулах далин болсон тул Тозиогийн Сеппуку үлдсэн явдлыг орчин үеийн Японы аримд гарсан шинэ үеийн самурайн үлгэр дуурайлал гэж тунхаглаад армийн бүх удирдлагад Тозиогийн зориг хатуужил Бусидо үн чанарыг эрхэмлэхийг үүрэг болгожээ. Тэгээд зогссонгүй Кавантуны армийн шинэ удирдлага Тозиогийн ганц шивд Аяна улсыг оноогоод түүний алдар цолыг дэвшүүлэхээр зэхэд байлаа. Ингэхээр Юкиг айлах гэсэн Хатогийн бодол талаар өнгөрчээ. Ялангуяа Шанхай дахь алтыг нарийн аргаар шилжүүлснийг мэдсэн Сегето түүнийг үннээр илтгэхийг уучир Хатогийн сэтгэлд алтны сургийг алдлаа гэдэг сэтгэл төрсөнгүй. Тиймээс Хато эцсийнхээ найдвар түшиглэн зугуухан замаар Юкигийн хөлж сууна гэж бодоод Юки ойдуу хоёрын хойноос хянаж байгаа нэг хошуучийг дуудаад харбын мөгдөнд байгаа сүүл сүудрэн Юки ойдуу хоёроос салгаж болохгүй гэж тушаалаа. Кака тэр хоёрыг орос ураггүй халгуулсан тухай сайн мэдээлэл ирлээ. Юкигийн банкны хадгаламжийг шалгахад бүгдийг нь Шанхай руу шилжүүлсэн байна. Та нарын бүтлгүй ажиллагаа надад ийм дуулах байсан юм. Тэгээ чи Шанхай дахь өөрийнхөө хүмүүстэй ярилцв уу? Бүх асуудлыг сэжигтэй байна. Шанхайд байсан Эрхэнбаяр Акаса хоёр оргосон байна. Үүнээс үзвэл Сегето танаас бүх зүйлийг нуусан байна.
Тэгвэл энэ том хувилдаан болж таарлаа шүү. Ийм хувилдааныг зохион байгуулж өөрийнхөө хүмүүсийг нэг цаг мөчид зэрэг оргуулж уул мөрийг баллаж чадна гэдэг чинь жинхэнэ мэрэгжлийн тагнуулчин хэрэгэлдэг шилдэг арга. Бүлэг тагнуулан эзэд өөрийнхөө үргийг гүйцэтгсэн явцад сэжиглэгдсэн хүмүүсийг аврахын тулд нэг цаг гаруй хугацаанд нууц байдалд оруулаад өөрөө хянаж байгаа хүмүүсийг ажиглаж гаргасан сэжгийг нь бодлоон туулдаг намтай. Хато өөрийнхөө шавийн төсөөллийг бодит байдалтай харьцуулж тунгаалаа. Түүний сэтгэлд Тозия Симото 2, Юки Ойдов, Эрхэнбаяр Акаса 2 цугаараа зохион байгуулалтаа юм шиг санагдав. Гэтэл Хатогийн сэтгэлд Айнаус Сафрано 2 буулаа. Ялангуяа Айнаусыг анх Монголын тагнуул гэж сэдэн ягталсан Симото урагчин замаар алга болсон хийгээд Сафрановыг сэжиглсэн хамаатных нь үг генералын санаанд эргэлдэн. Инхүү бүгдийг эргэцүүлсний дараа Хатод нэг боломж байгааг ойлгов. Хошууча Акасай, Эрхэнбаяр, Ойдов, Юки нарын зургийг яаралтай болж зохих газруудад тараагаад Шанхай, Тянжин, Мүгдэн, Дайран, Порт Артур зэрэг хотуудад тусгай шалгах хэсгийг гаргаж ажилуулах тушаал бэлд. Нөгөө талаар Английн онгоцон суусан тэр орсчуу хүнийг дахин лавл. Ялангуяа гадаад байдал төрхөөрөн Сафрановтай адилхан зүйлс байна уу гэдгийг гоцангаар. Мөн өвөр Монголд байгаа хээрийн цагдаагийн газарт тусгай цахилгаан явуул. Зам зуурын хүмүүсийг шалгах хэсгүүдийг гол замуудын дагуу гаргаж 2 хоног тутамд элтгэж байхыг даалга. Гэд Хато Сэнзин рүү ярьлаа. Тагнуулын газрын шин дарга эзгүй болохоор хэд хэдэн хүнтэй ярив. Гэвч тэдний хинэнч Хатогийн саналыг сонсох дургүй байлаа. Тэд цөмөрөн хариуцлагаас мултрахын тулд би үүнийг чинь сонсоогүй. Нөө дуулаагүй. Мэдэхгүй юм байна. Баримтгүй. Баталгаагүй юм уу? Надад шууд хамаарахгүй гэдэг үгээр өөрснөөсөө холдуулаад байв. Тэгээд Хато аргаан барахтан тагнуулын газрын шинэ орлогчтой ярьлаа. Надад байгаа баримтаар бол Юкигийн гэр оронг нүүлгэхээр 2 хүн танаа тэнд үлдсэн байна. Тэр хүмүүс одоо наан чинь байна уу гэдэг сонирхолтой байна л да. Мүгдэнгээс ирүүлсэн баримтаар бол тэднийг банд тогтох гэдэг гин. Эдгээр хүмүүс Мүгдэнгээс өөр дэшиг явсан бол хизээ хаашаа ямар хэрэгээр гэдгийг тогтоох шаардлагатай. Харин сануулхад тэдгээр хүмүүс хаалган руу явж мэдэх сэжигтэй гэдгийг анхаараарай. Гэлээ. 9-р сар эхлэнгүүт цагаан хэрмээр халаглагдсан хаалган хотод намрын нар шарж эхэлв. Хаалган хотод нэлээд алдарсан нарийн боо худалдаг дэлгүүрийн эзэн намхан биетэй нэгэн хятад бандиттай уулзаад Шанхай дахь саран гэрэл авгаан этгэмжлэгдсэн төшмөлгсөн бичгийг уншаад харцаан зөөллөн талзасч. Хай бэ танаа эзэгтэйг сайн танин шүү. Би тэр эмэгтэйг тун их хүнддэг. Хай осото миний буурхаа ба. Би 3 жилийн өмнө Шанхайд багхан шиг мухлагтай байсан. Гэтэл мухлагийг минь Шанхайн шалдан банднаар сүйтгэж шатаажгсан. Тэгэхэд танаа эзэгтэй намайг аварсан. Гэхэд банд Айнаусгийн үгийг саналаа. Энэ данжаатыг Ли обогт гэдэг. Тэрээр мухалгаан шатаалагчхаад аргаан барж явсан тэр үед нэгэн удаа саран гэрэл авгаатай дайралджээ. Тэгээ санамсаргүй мөнгө зээлхийг хүссэн юм. Зүс таних төдий харь хүнийг мөнгө өгнө гэдэгт Ли обогт итгэсэнгүй. Аргаан барсан хүн аавынхаа толгойг элнэ гихчээр амандан орж ирснийг хэлж орхижээ. Гэтэл саран гэрэл авгаа 15 мянган йен зээлүүлжээ. Тэгээд Ли обогт саран гэрэлтэй ярилцаж түүний зөвлөсний дагуу хаалганд зүсвэрүүлэн суухаар шийдэж амттны мухлаг нээхийг ашигтай гэж үзв. Манай эзэгтэн эцэг Балимоягаар нутаглаж байсан боловч угтаан баруун согийн хүн учраас тэндээ ясаан тавихаар ботсон гэдэг. Эзэгтэй маань эцгийнхээ хойтын буйныг бодож баруун согийн сүмд өргөл өргөөрэй гэсэн юм. Би танаагаас баахан жихэр жимс авна. Бас долнуураас хэдэн бурхан баахан судар залж ирсэн. Түүнийгэн баруун согийн сүмдэр аваач зална. Дан сураг сонсохноо энтхийн 1-8 маргааш чансирлуу хөдлөх чимээтэй. Тэдний жинжтийг хөлсөлбөл боломжтой юм. Гэтэл би хүн таних биш. Тэгэд ярилж чадахгүй явна. Гэд аргаан барсан янзтай хэлв. Хаяа би түүнийг сайн таньна. Зовх хэрэггүй. Чи одоо надаас юу авахаа л хэлчих. Өчигдөр эд байдаг Америк худалдааны бараа онгоцоор ирсэн, шин жихэр жимээс ирсэн гинлээ. Би тэднийхээс баггүй юм авна гэд мөнгө өндөлж гисэн. Тэгэхээр чиний хэрэгтэй юмыг бэлдүүлчихье. Харин чамаас нэг юм гуй.
Би танаа эзэгтийн өрийг нэгэн мөсөн өгчдөө илэхгүй. Би байгаа бэлэн шавхаад шинэ бараа авчихсан л да. Тэгэхээр бэлэн мөнгө багтаа байна. Тиймээс өөрөө жаахан хойшлуулвал сайн байна гэж аргыг олж хэллээ. Тэр бол таны сэтгэл мэдэх хэрэгэ гэж Ванди гэлдэл. За чи явж ачаа бараагаа янзал. Би тэдэнтэй яриач ихэр бовыг чинь ачуулна. Бас чамд ачлаг унаа бэлдүүлчихье. Гэхэд Ванди хамт явах нөхөд ачлаг унааны талаар тохирох зүйлэн данжаадад хэлж өгöd явлаа. Вандиг ирэхэд эрхэм баяр түүнийг хүлээж байлаа. Хар чон гэдэг энэ хүнийг сайн жаргал туслахуудаа зааж өгсөн ажээ. Тэгэд сайн жаргал мөгдөн рүү явахын урд шин Ванд тогтох хоёртой уулзахдаа та хоёрт хаяна усан өнөмлөх олж өгнө. Тэгэд хаалган руу яваарай. Тэнд хар чон очиж та хоёрыг олж уулзна гэж билээ. Түүнээс өмнө Ванд тогтох хоёр хар чонын талаар сайн бодож байгаагүй юм. Вандиг хаалганы данжаатаа тохирсон тухай мэдсэн эрхэм баяр тогтох руу хараад өнөө шөнө данжаатаа уулзаж бурхан наман ачуулна. Авдар нь удаан сайн тэмдэг тавиарай. Ямар ч нөхцөлд ачлагнаас хараа салгаж болохгүй. Гар бөмбөг хэдийг бэлэн авч явах хэрэгтэй. Би одоо Чансэр руу гарна. Хаалганаас панчин хүртэлх замыг шалгадаг хээрийн цагдаа нарыг Кавато шалгадаг гэж та хоёрын хэлсэн чинь үнэн байна. Би Каватог сайн танина. Тэрлүүд Аксакалтай нууц харьцдаг байсан юм. Хөх хотод очиж Тогаваг айлах харгааг тэрлүүд Аксакал зааж өгсөн юм. Одоо хошууч болсон гинэ. Ингэхээр би төрүүлж очиж Каватотой уулзаж зам зуурын эргүүлэг ямар шуган хяналттай байгааг мэдье. Хэрвээ та нар зам зуур дайралтсан хээрийн цагдаа эргүүл нарт заавал шалгуулахад хүрэх юм бол зөвхөн эргүүлийн ахлагчтай тусгайлан уулзаж аяна усгийн өгсөн өнөмлөхөн үзүүлээрэй. Тэгэхдээ манай барааг үзэх гэсэн тохиолдолд шүү. Өнөө орой Сафрановтой буудалд уулзаж төмөр хайрцагтай барааг авах талаар ярилцаарай. Одоохондоо бидний талаар сэжиг аваагүй байна. Гэхдээ сэжиглэгдээгүй гэж бодоод цалгардаж болохгүй. Гээд Сафронов уулзах цагийг хэлж өгөөд аян замдаа гарлаа. Хар чон ч н одоо ямар шуухан цолгон шинтэй байна да гэж Каватог асуухад Тосиягийн гарын үсэгтээ Гавантууны аримаас тагнуулын тусгай үүрэг гүйцэтгэдэг эрх бүхий удирдах ажилтанд өгдөг өнөмлөхийг үзүүлв. Уэдасан бас давхар гарын үсэг зуржээ. Ийм улсууд үүргийнхээ дагуу хээрийн цагдаагийн газрын ажлыг шалгах хэрэгтэй байдаг гэж бодоод Кавато айхгүй ч гэсэн айгүй гихчээр эмээж байлаа. Кавато-сан, наан чинь миний нэрийг тодорхой бичсэн байгаа биз дээ гэж хар чоног хэлэхэд өнөмлөхний зургийн тамгыг ажигласан Кавато эрхэм баяр. Энэ чинь нууц нар чинь биз дээ. Би өдний хүрэхтэн чиний жинхэнэ нэрийг мэдээгүй яваа шүү гэж гоморхов. Би албан ажиллаар яваад бол юуны өмнө нэг зүйлийг чамд дотомчилж хэлье. Уг нь чи энд байгаагүй бол хээрийн цагдаа нарын эргүүлийн ажлыг шалгаад өөргөх байсан юм. Тэгэхээр би чамд тэгж албархаад яах вэ? Хаалганаас Чансэрийн чиглэлд хэсэг жинжид явна. Тэднийг зам зуур ямар ч саадгүй өнгөрүүлэх тухай өөрийнхөө эргүүлүүдэд мэдэгдэх хэрэгтэй. Армийн төвөөс Монгол руу 2 хүн гарах ёстой учраас би хулстан сүмөр гарах санаатай явна. Тэд жинжидтэй яваа учраас танаа эргүүлүүд мэдэлгүй нэгжвэл эвгүй байдалд орно. Тиймээс тэднийг хил ам татлуулгүй өнгөрөх хэрэгтэй байна. Гэхэд Кавато чи хаалган дахь ерөнхий газарт энэ тухай мэддэггүй юм уу? Тэр тухайд гэвэл би ажиллагааг чамаас ч нууцлах ёстой. Гэхдээ тусгай шугамар мэдэгдсэн байж болно. Синзэнгээс тусгай төлөөлөгч хэрэг чимээтэйгээд байсан та нарын талаар жигжиг гэлтж байсан юм байх та. Бидний талаар ердөө 2 хүн мэдэх ёстой. Синзэнгээс гарсан төлөөлөгч тусгай шугамар жаахан саадсан. Тиймээс би үүнийг чамд хэлээд тохирч болох байсан юм. Одоо чамаас өөр хүн мэдэх шаардлагагүй. Гэхэд Кавато сэтгэлдэг. Майн хүн армийн тагнуулын газрын дээгүүр албаны хүн болжээ. Тиймээс туршлагатай тагнуул нууц ажил удирдах дүрмийнхэн дагуу газар дээр нь арга хэмжээ авч байна. Тиймээс тусгай ирэхээр хангагдсан өнөмлөгтэй яваа юм байна. Энэнтэй чинь холбоогоо сэрэг эдэх хэрэг. Тэгвэл яваандаа цолоо ихүүлж тагнуулын байгууллагад ажиллаж болно. Одоо чинь манайхан танил талаан дэмжиж байрцөгч архитуулж чадсан хождог болсон үе. Энэ бол самуурайн уламжлал шүү дээ гэж бодно. За тэгвэл би одоохон бүх холбооны хэрэгслэр дамжуулж үүрэг өгдөг хэрэг. Ийм том хүн хэлж байхад над шиг будааны хөөхд үүнийг чинь өгдөөгүй биелүүлдэг ёстой. Харин хаалх голын талаар жаахан яриач тэнд чи юугээ ч нь болоод байгаа юм бэ гэж асуулаа.
Кавато минь дээ. Би буцахтаа танахаар дайрч өнжөөд явна. Тэгтээ сайн хөөрий. Харин чи надад олигтойхон байр бэлдэж угаарай. Гэд Эрхэнбаяр халааснасаа тавтын дэвсгэрээр толгойлсон боодол юан гаргаж өглөө. Үүнийг манайхны дайралтсан эргүүлүүд үзүүлээрэ. Буцаад ирэхэд чинь загсан зүйлийг чинь бэлдчихэд хүлээж бай. Гэлээ. Эрхэнбаяр ачаагаан зам зуураас тасалж баруун согын сүм рүү явах тул Жинжтийг Хуандэ гэдэг суурин хүрхээс өмнө тосон уулзахаар шийдлээ. Тэгээд шөнө Хуандэ дэрэнгүүд цагдаагийн газрынхантай уулзахдаа Каватогийн бичгийг үзүүлээд Жинжтийг сургалахад нэг дэслэгч эндээс 20 эдгээр хол буусан баха. Манайхан тэдэнтэй дайралтсан. Кавато сангаас тушаал авсныхаа дараахан шүү дээ. Гэж дэслэгч тайлбарлав. Тэгээд Эрхэнбаяр тусгай эрхийн өнөмлөхөн үзүүлээд чи надад тэдний буусан газрыг мэдэх нэг цагдаа гаргаж өг. Гэхэд дэслэгч нэг цагдаа цэргийг дуудаад Хайрмын штабаас явж байгаа энэ ноёнтог өнөө Жинжид дээр хүргэж өгөөд гэж тушаалаа. Шөндөл өнгөрч байхад Эрхэнбаяр Япон цагдаа цэргийг дагуулад Жинжид дээр ирж даамалтай уулзав. Жингийн даамал өчигдөр дайралтсан цагдаагийн эргүүлийг ахалж явсан цагдааг таниад гайхсан харцаар гөлөрч дуугүй суун. Танаа Жинжидтэй яваа хүмүүсийг хот руу хүргэх тул хөсгийг чинь 10 хоногийн дараа Чансирт байлгах болно. Та хөсгөн Чансирын цагдаагийн газраас аваарай. Тентхийн даргаыг хошууч Кавато гэдэг юм. Нөгөө талаар танаа Жинжидтэй яваа 2 хүнтэй уулзъя. Та дуудуулчих гэлээ. Шингээд Эрхэнбаяр үүр цайх гэж байхад 3 морин дэрэгтэй ачаагаан аваад зам буруулан хөдлөхдөө Жинждийн дамлаас унааны мордыг сольж сайн морд шилж авлаа. Тэгэд Жинждийн дамл эргүүлийн цагдаагийн ахлагчийг дагаж Хуайда руу хөдөлгөө. 87 дугаар хэсэг төгсөв.